За хамтдаа залбирая. Хайртай ариун сүнс минь та өнөө орой ч гэсэн бидэнд бас бүрэн ойлголтыг өгөөч. Хүн нэг бүрийн зүрхэнд та хүрээч гэж танаас залбирanгуйж байна. Христийн тухай биш, бүр Христийн мэдлэг биднэрт ирээсэ. Хин нэгнээр дамжуулан ирж байгаа мэдлэг биш, бүр ариун сүнс та өөрөө хүмүүсийнхаа зүрхэнд, миний зүрхэнд тодорхой хэмжээгээр илчлэлтэй өгөөч гэж танаас залбирanгуйж байна. Ариун сүнс таны маш чадварлаг, уран гайхамшигтай ажиллагаанд бид нар итгэж байна. Одоо хүндээ хүрдэг таны ер бусын хүрэлтэнд бас итгэж байна. Тэгээ өнөөдөр бидний ярьж байгаа энэ Христ яг хэн болох, Христийн хийсэн ажлынх нь улмаас бид нар хэн болох тухай ярьж хахад бүх сүнсний ертөнц чих тавин сонсож байгаа гэдэгт би итгэж байна. Тэгээ бидний ярьж байгаа, бидний залбирж байгаа, бидний тунхаглаж байгаа бүхэн бас яг одоо оюун нагийн манд байгаа тэр эмнэлгийн өрөөнд ч гэсэндээ тунхаглагдаж байгаа гэж итгэж байна. Яа тэгээд бидний амьдардаг сүнслэг ертөнц хаа сайгүй оршдог, хил хязгааргүй оршдог, хинээс ч үл асууж, хинээс ч хамааралгүйгээр оршдог. Тэгээд таны ер бусын туйлын дээд ирэх мэдлэлтэй оршихуугаар дамжиж ажиллаж байгаа гэж итгэж байна. Тэгээд ариун сүнсний ажиллагаа бидний оюун нагийн маань ч гэсэн бид бүхний бид амийг өгнө, шинэ амийг өгнө, хөдөлгөөнийг өгнө, сэрэлтийг өгнө. Тэм учраас өнөөдөр бид нар хамт байгаа, хамт байхгүй байгаа бүх хүмүүстэй зориулж хандаж Христийн агуу ажлыг, авралыг хамтдаа тунхаглах болно. Ариун сүнс та бидэнд үнэхээр туслах болтугай. Хил хязгаарыг даваад таны хүрэлтүүд явагдах болтугай. Хил хязгаарыг давж таны авралын үгсүүд ярьж тунхаглагдах болтугай гэж үнэхээр хүсэмжилж байна. Бидний ярьж байгаа бүхэн зүгээр нэг бидний гэр орон эсвэл бидний утсаар холбогдож байгаа энэ харилцаагаар бүх хязгаарлагдаас бүр хол давж яригдаас. Яг л бид нар өөрийнхөө тухай яриаг, өөрсдийнхөө тухай яриаг. Харин Бурхны хүү Есүс Христийн авралын ер бусын далайцтай, цар хүрээтэй ажлын тухай ярьж байгаа учраас энэ нь харагдахгүй ертөнцид хүрнэ гэдэгт бид нар үнэхээр итгэж байна. Та бидний итгэсний дагуу хариулдаг Бурхан учраас бидний итгэлд хариулах болтугай гэж би эзэн Есүс Христийн нэрээр ярьж байна. Амен. За Еврей ном гайхалтай ном. Бид нар бүгдээрээ эндээс өөрсдийнхөө авралын үн цэнийг, авралын улмаас бид нар Бурхны хаанч дотор ямар үн цэнтэй болсон. Бид нар хинч биш байсан энэ нүгдийн улмаас Христ өөр одоо ямар ч ирээдүггүй байсан биднэрт ямар их ирээдүй, ямар их хувь тавилан, бас ямар их үн цэн нэмэгдэж ирсэн бид нар харж эхэлнэ. Би таныг тэр талаас нь аяг бодоосэй гэж хүсэж байна. Яг л Христ гэж ярьж байгаа бол аль талд нь та явж байгаа л гэсэн үг. Христ тэгээд би гэсэн юм байхгүй. Яг л би Христийн дотор, Христ миний дотор. Бид нар Христтэй нэг болсон. Есүс Христийн өөрийнх нь залбирсанчлан Аава би таны дотор, та миний дотор байдаг шиг, та бит хоёр нэг байдаг шиг. Миний дагагдагч нар, энэ хүмүүсийн амаар итгэх хүмүүс ч гэсэндээ миний дотор байж, би тэдний дотор амьдран, бид хамтдаа нэг болоосай гэж би залбирж байна гэж хэлсэнчлэн Христ гэж ярьж байгаа бол та өөрийгөө харах ёстой. Тэгээ би бас сая дөнгөсөө бодчихлаа. Бид нар одоо өөрсдөө Христийн нүдээр харах ёстой. Христийн хинбэ гэдгээр шүүх ёстой. Миний хийж байгаа, миний үйлдэж байгаа, миний ярьж байгаа, миний өчигдөр, миний өнөөдөр, миний маргааш. Христ байсан бол яах байсан бэ? Христ байсан бол миний гаргаж байгаа зан авир Христийнх мөн үү? Христ миний оронд байхдаа ингэх байсан. Эсвэл би Христийн оронд байсан бол ингэх байсан. Бидний шүүлтүүд өөрөө өөрийгөө харж байгаа эрүүл саруу шүүлт, өөрөө өөрийгөө харж байгаа хараа хандлага, мөн бусдыг харж байгаа хараа хандлага маань Христээр одоо хийгдэж явах ёстой юм байна гэж би бодлоо. Тэгээ бид нар яг өөрсдөө Христтэй энэ тэнцүү болгож харах ёстой. Христтэй адилтгаж харах ёстой. Христтэй жишиж харах ёстой. Энэ нь Христийг дуурайх биш. Харин миний дотор амьдарж байгаа нэгний хүч чадал, ухаан, одоо ёс суртахуун, үйлдэлүүд нь Христ дүр төрхтэй гарахад би өөрийгөө илүү их одоо ингэж тавьж өгөх ёстой.
өөрийнхөө зан чанарыг илүү харна гэсэн үг л дээ. Надаас би гараад байна уу эсвэл надаас Христ илрээд байна уу? Тэгээ өнөөдөр бол илүү энэ тал дээр бид нар анхаарах хэрэгтэй гэсэн үг. Би тэгж итгэж байгаа. Тийм л учраас бид нар Христ дүр төрхтэй байхаар ертөнцийн суйраас дуудагдсан гэж Паул хэлсэн байгаа шүү дээ. Еврей номын 1-р бүлэг дээр Бурхан ярьсаар байсан. Бурхан хүн төрлөختөнд ярихгүйгээр амаа амгиж дуугүй байсан үе байгаагүй. Тэр өдгөө Малахаас Матай хүртэл 400 жилийн тэртэр дуугүй байхдаа хүртэл тэр дуурсаар байсан. Тэр Христийг хүлээхийг одоо хүн төрлөختнөөс одоо нэхэмжилсээр байсан гэж би итгэдэг. Тийм учраас Бурхан иш үзүүлэгч дээрээ ч ярьсан, тэр олон хэлбрээр ярьсан, том баг олон хэмжээгээр ярьсан, олон янзаар ярьсан, олон замуудаараа ярьсан. Хэрвээ бид нар хуучин гэрээг харах юм бол тэр илжгээрч ярьж исэн, од сар мичдээрч ярьж исэн, хаадаарч ярьж исэн, иш үзүүлэгчдээрч ярьж исэн. Бурхан Христ рүү зааж ярихдаа хангалттай ярьсан бөгөөд харин хүүн ирэхэд хүүгийнхаа дотроос ярьж хэлсэн. Тэгээ Бурханы хэлэгдэх ёстой бүхэл үгсүүд хүү дотор бүрэн хэлэгдэж одоо дууссан ба. Одоо Бурхан шин юм ярихгүй. Харин хүүгийнх нь авралтай холбоотой зүйлсүүдийг тэр хүн төрлөختнөөс нэхэх болно. Миний хүүгийн аврал чамд яаж утсан бэ? Миний хүүгийн аврал чиний хаагуур явж байна. Миний хүүгийн аврал чамд юу хийвэ? Чи миний хүүгийн авралд юу гэж хариулваа? Яагаад гэвэл миний хүү чиний төлөө өгсөн. Одоо хүн төрлөختөн гэж англи тогтдог хүн нэг бүрэл хүүгийн авралтай холбогдно гэсэн үг. Тэр ямар шашинд итгэжсэн, яаж ийсэн ерөөс хамаагүй. Бүгд Бурханы өмнө очино. Бүгд Бурханы өмнө хүүгээр шүүгдэнэ. Бүгд Бурханы өмнө хүүгээр асуудна. Тэгэхээр Есүс Христийн одоо эхлээд үг байсан, дараа нь махан бий болж хурж ирээд хүмүүсийн дунд амьдраад гим нүглийг нь өөрийнхөө махан бие дээр үрээд тэгээд эцгийн баруун гар талд очиод одоо хүндэт суудлыг эзлээд зогссон тухай бид нар 1-р бүлэг дээр харсан. Тэнгэр элч нарын үйлчлэлийг бас харсан. Одоо 2-р бүлэг дээр бид нэр эргүүлээд тэр Христийг харна. 2-р бүлэг бол гэхдээ маш сонирхолтой эхэлж байгаа. Юу вэ гэхээр зэрэг анхааруулж байгаа шүү дээ. Та нар сонсож байгаа үгнээсээ зуурсаар бай. Сонссон байхын тулд сонссоор бай. Бидний зүрхний гүний сонсоход хүрэх хүртэл сонс. Тэгж сонсож чадах юм бол та нар хаашаач одоо гуйвж дайвч чадахгүй. Эм учраас бид нар сонсон зүйлээсээ тас зурах тухай хүчтэй сануулгыг энд одоо харж байгаа юм. Сонсон зүйлээсээ зуурсан байх. Биднийг сонсон зүйлээ тавьж явуулахыг дэлхий шаарддаг. Одоо бидний амьдрал тохиолдож байгаа эсэн бусын бэрхшээл, саад, зовлон, үхэл, хагцал одоо хямралуудаар дамжуулаад бид нар миний итгэжсэн юм бол дэмий юм байна. Ямар ч тийм амьдралд бодит тус өгөхгүй юм байна. Миний амьдралтай бол ямар ч хамааралгүй юм байна гэж бид нар бодох тохиолдол зөндөө гардаг. Гэхдээ Бурханы энэ аврал биш үү? 2-р бүлэг дээр одоо бид нар үзэхдээ энийг маш нарийн харна. Бурханы аврал бол биднийг зөвхөн сүнслэг юм ярьж байхад маань зориулж өгсөн юм биш. Бурханы хүүгийн тухай сайн мэдээ бол надад яаж амьдрахыг маань зааж өгдөг сайн мэдээ. Түүнээс зүгээр сүмд явахд чинь зориулсан, эсвэл бүлгийн уулзалт хийхэд чинь зориулсан, эсвэл залбирахад чинь зориулсан. Зөвхөн нэг тийм амьдралын чинь сүнслэг хэсгийг л хамарсан ийм сайн мэдээ огтоосоо биш. Тийм учраас Есүс Христ Иохан номын 14, 15, 16, 17 дээр хэлэхдээ та нарын хувьд бол би та нарын амьдрах цорын ганц зам чинь гэж хэлсэн байгаа байхгүй. Цорын ганц зам чинь. Хүн одоо би хүн болж төрлөө би яаж амьдрах вэ гэвэл Христээр дамжуулаад би яг хүн яаж амьдрахын тэрл дээд чанараар хүн яаж амьдрахын тэрл дээд дуудлагаар хүн яаж амьдрахын тэрл дээд ханамжаар амьдрна. Магадгүй бидний зарим нь итгэхгүй байх л да.
Гэхдээ Христэд итгээгүй мөртлөө сайхан амьдарч байгаа хүмүүс байгаа шүү дээ. Ямар ч сайхан амьдарч байгаа хүн ямагт хоосон л амьдарч байгаа. Тэрийг мэдж гэнэ үү, мэдрэхгүй байна уу хамаагүй. Нөгөө Христ гэдэг орон зай байхгүй байгаа учраас, хоосон байгаа учраас, Христээр дүүргэгдэхгүй байгаа учраас. Тийм л учраас Есүс Христ хэлсэн байгаа байхгүй. Цорын ганц үнэн, цорын ганц зам, цорын ганц амь. Өөр ямар ч цорын ганц амь гэдэг чинь амьдрал гэдэг хоёр үгний нийлэмж байхгүй юу? Тэгэхээр еврейчүүдийг тэр үед Есүс Христийг дунд нь ирээд харилцаад хамт амьдраад явж исэн еврейчүүдэд одоо 30 гаранхан настай энэ залуугийн хэлсэн үг игдүүг нь үргээд байсан. Яагаад гэвэл та нар надаар дамжиж жинхэнэ амьдрнаа. Яаж амьдрах арга зам чинь бий байна гэж хэлээд байсан учраас тэдний дурган үрээдсэн байхгүй. Жоохон залуу хүнтээж гэрлээгүй юм тэгсэндээ нэг мужааны гэр бүл төрсэн юм жоохон залуу биднэрт яаж амьдрахыг заагаад тахтай яадаг юм. Бид нар энүүгээр одоо яаж амьдрахаа заалах уу? Маш их игдүүцчихсэн. Харин үнэхээр яаж амьдрахаа мэдхээ болтлоо шалтаа буусан өвчний улмаас ч юм уу эсвэл хин нэгнийг алдсны улмаас ч юм уу эсвэл одоо гим нүглийн улмаас ч юм уу яаж амьдрахаа мэдхээ болт шалтаа буусан хүмүүс Христ рүү ирж исэн байхгүй юу? Би яаж амьдрах юм бэ? Та надад хэлж өгөөч. Би өвчтөй юм чи яаж амьдрах юм бэ? Би одоо 7 удаа хүнтэй суусан ямар ч утгагүй энэ амьдралаасаа би яаж салах юм бэ? Харин тэгээд бууж өгжсэн хүмүүс л Христийг амьдрах цорын ганц амьдрал юм байна гэдгийг баяртай хүлээж авсан. Дээр нь ер бусын арга замаар Христ өөрөө дуудсан дагалдагч нар байгаа. Тэгэхээр Есүс Христ хэрвээ хүн төрлөختөнд хандаад хүн төрлөختөө чи амьдрий гэвэл надаар л амьдрна. Чамд хэрэгтэй үнэн гэвэл би л байна. Чамд хэрэгтэй амь гэвэл би л байна. Өөр байхгүй. Христ өөрийгөө дүгийлгсэн юм биш. Зүгээр бодит үнэн энэ л байсан. Тэгэхээр 2 дугаар бүлэг бол бид нар энэ сонсож байгаа үгсүүд, өмнө нь сонсож байсан бүх үгсүүдээс тас зурах ёстойг л хэлээд байгаа. Тас зурах ёстой. Үгүй миний амьдралд би өнөөдөр амьдралд маань юу болоод байгааг би ойлгохгүй. Гэхдээ би авралын сайн мэдээндээ бол би итгэж байна. Би энээсээ зуурсан хിവэрэ байх болно. Юу ч болж исэн би зуурсан хിവэрэ. Бид нар үгнээс салахгүй зуурна гэдэг бол Христээс салахгүй зурж байгаа. Яг адилхан. Яг л үг ба бурхан хоёр нэг юм. Салангад ерөөсөө биш. Тийм учраас энд хэлж байна л да одоо тэр Мосегийн хуулиас эргээд Есүс Христийн сайн мэдээнд итгэсэн евдээчүүдэд хандаад та нар сонссон зүйлээсээ зуурах ёстой юм аа. Тэр их хавчлага, тэр их аллах, хядлага. Өнөөдрийн бидний амьдарч байгаа ертөнцийн хавчлагаас тэднийх өөр байсан. Өнөөдөр ч гэсэн бид нар та бодж байгаа хальтаа өнөөдөр хинч намайг хавчаагүй байна, итгэл үнэмшлийг маань гадуурхаагүй байна гэж байгаа. Гэхдээ биднэрт өөр төрлийн хавчлага байгаа. Биднийг итгэлээ орхиход хүртэл одоо шахаж байгаа тийм дарамтууд, тийм хавчлагууд зөндөө байгаа штэ. Бурхныг үзэн ядсан тэр үзэн ядалт. Би өглөө нэг ном уншиж байхад тэнд хэлжээс. Чи Христэд итгэгч бол учир шалтгаангүйгээр чамааг үзэн ядах л болно. Есүс өөрөө хэлжээс. Чамааг үзэн яднаа, синагогоос хөөж гарганаа, чамааг бүр алахыг санаархнаа. Тэгэхээр бид нар бол итгэлээсээ салахгүй тулд үгнээсээ зуурсаар байх ёстой юм байна гэдэг энэ сануулгыг одоо бүр сэрүүлэг шиг хүлээж авах ёстой болчихж байгаа. За тэгээ цааш нь Бурхан энэ авралын сайн мэдээгээ иш үзүүлэгч нараар дамжуулж хэлсэн гэсэн. Дараад нь өөрийнхөө хүүгээр бүр одоо нөгөө аврагч өөрөө хурж ирээ хэлсэн. Эзний сүнс миний дээр оршиж байна. Би шоронд байгстыг суллахаар ирлээ. Өвчтөйг нь эдгэхээр ирлээ. Үхснийг нь амьлуулахаар ирлээ. Одоо харагтун Исая номын иш үзүүлэг биелээ олцсон. Би зогсож байна урт талд чинь. Есүс өөрөө ирээд одоо хэлсэн. Нөгөө үг яригчээс үг ч одоо махан бий болоод хэлсэн. Дараад нь түүнээс үгийг хүлээж авсан дагалдагч нараар дамжуулаад Бурхан ярьсаар байсан. Энд хэлж байна л да. Энэхүү авралыг эхлээд эзэн өөрөө айлдсан бөгөөд түүнээс хүлээж авсан, түүнээс сонсон хүмүүс гэдэг дагалдагч нарыг хэлж шүү дээ. Одоо яг 12 дагалдагч те. Юудаг хасаад 11.
Тэр хүмүүс нь өөртөө бидэнд батлаж дамжуулж өгсөн юм а. Тэгээ дээрэс нь бурхан гайхамшиг ба тэмдгүү дээрээ хэлсэн үгээ баталж өгсөн гэж. Тэгэхээр тэгээ цааш нь учир нь тэр бидний ярьдаг эрх ертөнцийг Тэнгэр элчид захируулсангүй. За цааш нь үргэлжлүүлээ уншия. Харин хин нэгэн хүн хаа нэгтээ ингэж гэрчилжээ. Хүн гихч юу болоод та түүнд санаа тарина вэ? Эсвэл хүний хүү гихч юу болоод та түүнийг халамжилсан вэ? Та түүнийг Тэнгэр элч нараас арай доорд болгожээ. Та түүнд цог жавхлан ба хүндэтгэлийн тэтмийг өмсгөж өөрийн мотрын бүтээлүүдэд захируулахаар томилжээ. Та бүх юмсыг түүний хөл дор оруулсан гэжээ. Учир нь бүх юмыг түүний эрхэнд оруулахдаа эрхэнд нь оруулагдаагүй ямар ч юмыг тэр үлдээсэнгүй. За энэ хүртэл цөмөрө харъя. Түүнийг гээд байгаа чи яг хий юм бэ? Энд чи айгу бодлонтой харагдаад байгаа байхгүй юу? Нэг болохоор Христ юм шиг, нэг болохоор хүн юм шиг. Тэгэхээр яг энэ хэсгийг хэдүүлээ тодорхой болгоод харчээ. Хэлж дээ л да. Бидний ярьдаг эрх ертөнцийг бурхан Тэнгэр элч нарт захируулахаар анхнаасаа зохицуулаагүй. За бидний ярьдаг эрх ертөнц гэж яг юу юм бэ? Бидний ярьдаг эрх ертөнцийг ойлгохын тулд Эхлэл ном руу очих ёстой. Эхлэл ном руу. Бурхан Эхлэл номын эхэнд бидний яриад байгаа одоо бидэн лөө ирэх тэр ертөнцийг байгуулсан баг. Тийм биз? За ингээл өдрөөр тэр ертөнц дэлхийг яаж байгуулж одоо тэ хэрэгтэй бүхнээр нь хангасан. Тэгээд 1:26 дээр тэгээд бурхан бид өөрсдийнхөө дүр төрхийн дагуу өөрсддөө адилхан хүнийг бүтэе. Далайн загас, огторгон шууд, мал адгуус бүх газар дэлхий газраар мөлхөгч бүгдийг тэдэнд захируулъя хэмээн айлдав. Тэгээд бурхан өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээсэн. Бурханы дүр төрхөөр эрэгтэй эмэгтэй хүнийг бүтээсэн. Бурхан тэднийг ажиллаж тэдэнд өсөн нэмэгдэж өнөр өтгөн болж газар дэлхийг дүүргэн газрыг эзэмш. Дэлхийг эзэмш гэсэн үг. Далайн загас, огторгон шууд хийгээд газар дэлхий дээр хөдөлдөг бүх амьтдыг захир гэв. Бурхан газар дэлхий дээрх үрт ургамал, үрт жимсний мод бүгдийг би та нарт өгнө. Тэр бүхэн та нарын хоол хүнс болно. Газар дэлхий дээрх бүх зэрлэг араатан, огторгон бүх жигүүртэн шууд, газраар мөлхөгч амьттай бүхэн, альва амьтдад ургамал ногоо бүгдийг хоол хүнс болгон өгнө хэмэв. Тэгээд тэр нь ёсоор болжээ. Төгс ертөнц. Төгс хүнээ тэр өөрийнхөө дүр төрхөөр бүтээсэн. Бурханы дүр төрх гэдэг бол бурхан өөрөө юм аа. Мөн чанар нь, зан чанар нь, шинж чанараа бүгдийг тэр хүндээ шингээж өгсөн. Сонголт хийх хэрэгтэйгээр шингээж өгсөн. Тэгээд бүтээсэн бүх юмнаас тэр хүндээ захирагдуулахгүйгээр нэг ч юмыг үлдээгээгүй. Тэр тэнгэр дээгүүр шуу нисчихсэн ч хүн захирч чадна. Усны гүнд бүр далайн гүний ёроолд одоо халим гэдэг мэдгүй одоо загас бид нар далайн гүнд ямар амьтдыг мэдэхгүй шүү дээ. Хүн захирахын тулд далаа руу орох шаардлагагүй. Хүн шууга захирахын тулд тэнгэрээр нисэх шаардлагагүй. Яг бурхантай ажиллах үгээрээ захирах хэрэгтэй байсан. Мөн чанараараа. Тэгээд энэ 2 дугаар бүлэг дээр эрх ертөнц гэдэг чинь эргээд яг ийм болох тухай ярьж байгаа байхгүй юу? Эргээд ийм болсон байх тухай ярьж байгаа. Тэгээд та хүнийг бүх юмсыг захирдаг байхаар бүтээсэн юм аа. Тийм л учраас бурхан хүндээ санаа тавьдаг. Тийм л учраас бурхан хүнийг анхааралтай ажигладаг. Та битээр анхааралтай ажигладаг. Яагаад гэвэл та битэрийн дотор хүү амьдарч байгаа шүү дээ. Хүү амьдарч байгаа. Та битээр тэр эрх ертөнцийг өвлөгчд, эзэмшигчд нь. Одоо тэр нөгөө унсан Адамаас өмнөх эхний Адамын дүр төрхөөр бүтээгдсэн. Бүр тэрнээс ч илүү нэгнүүд. Мөнх амийг эзэмшсэн, амийн модноос иддэг тэр нэгнүүд. Тийм учраас бид нар одоо яг тэр бидний яриад идэг эрх ертөнц чинь тэр аахгүй юу? Есүс Христ гэдэг хаанаар засаглуулсан газар дэлхий дээр шин тахилчлалыг үүсгэсэн Бурхны хөвгүүд охтууд. Тийм эрен үе ирж байгаа шүү дээ. Тэр ирж аваа ертөнцийг Бурхан тэгтээ
Тэнгэр элч нар шиг бүтээгдээгүй юмаа гэд тэнгэр элч нарт захируулахгүй. Тэнгэр элч нарт бол өөрийн гэсэн үүрэг орой байгаа. Гэхдээ тэд нар бол хүнийг бүтээхдээ бие мах бодийн хувьд тэнгэр элч нарын бие мах бодиос огт өөрөөр бүтээгдсэн. Тэнгэр элч нар Бурхны дүр төрхөөр биш. Бурхны үйлчлэгчд байхаар бүтээсэн. Харин зөвхөн хүн л Бурхны дүр төрхөөр гэдэг чинь засгалдаг, захирдаг, мэрэгэн ухаантай Бурханд ямар л тийм зохион бүтээдэг бүтээлч, уран, чадварлаг тийм л нэгэн байхаар бүтээгдсэн шүү дээ. Тийм учраас харахад хүн тэнгэр элч нараас доор юм шиг мөртлөө яг үнэндээ бол хамаагүй дээр ангилалд гэдэг. Тэгэхээр 2 дугаар бүлэг дээр онцгойлоод Есүс Христийн эрэлт нь өөрөө биднийг уналтын дараах хүн төрлөختнийг дахин сэргээсэн тэр байр суурилуу маань авээчхын тулд ирсэн гэдгийг тодтогч өгч байгаа. Есүс Христ ирснээрээ унсан хүн маань дахиад сэргээгдсэн байр сууриндараа очих болсон. Яг харахад бол хүн бол өчүүхэн. Үнэхээр өчүүхэн. Хоёрдугаарт хүн унчихсан. Тэр бүтээгч эзнийхээ эсрэг тэрсэлсэн. Хүнд Бурханд тоогдох юу ч үлдээгүй гэсэн үг. Тийм учраас та юунд нь санаа тавиад байгаа юм бэ? Та юунд тэрийг тоон вэ? Гэтэл Бурхан эхлээд яах гэж бүтээсэн яг л тэр зорилгоо мөшгөөд шүү дээ. Тэр энэ Бурхан ямар амар тууштай мөшгөж байгааг харж байна та нар. Бүр эхлэл намаас ахуулаад ингээл тууштай зорилгоо мөшгөж шүү дээ. Түүнчлэн бид нар аврагдсан хүмүүс Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн. Бид нар Бурханы гисэн бүхнийг тууштай мөрдөгчд байж чадна л гэсэн үг. Тэр мөн чанар нь биднэрт байгаа байхгүй юу? Бүх бүтээлүүдийг нь захируулахаар та өгсөн. Тэгээд захирагдахгүй юу? Нэг ч юмыг үлдээгээгүй. Хүн нисэхгүй байх нь хамаагүй, хүн далайн гүн рүү шумбахгүй байх нь хамаагүй. Тийм л учраас хүн сансрын хөлгүүдийг бүтээдэг байх. Тийм л учраас хүн жолоочгүй машин бүтээж जैन. Тийм л учраас хүн далайн гүний гүн рүү шумбаж जैन. Титаник хөлөг онгоцыг очиж судалж जैन. Далайн гүнд юу байдгийг таньж जैन. Сансрын уудамд ямар том гариг ирэхс байгааг таньж мэдээж авахгүй хэмжиж जैन. Бүр хэмжээсийг нь гаргаж जैन. Энэ чинь нөгөө бурхан ухаан хүнд байгаад байгаа гэрчлээд байгаа байхгүй юу? Гэхдээ энэ нь Бурхандаа захирагдахгүй байгаад байгаа юм. Бурхандаа захирагдахгүй байгаад байгаа учраас хүн алдаршаад байгаа байхгүй юу? Тийм л учраас Христ заавал ирэх ёстой. Христ хурж ирээд тэр пуужин бүтээж байгаа хүнд ч Христийн аврал хэрэгтэй. Тэгээд цаашгаа харах юм бол харин идүүгээ түүний эрхэнд гэдэг чинь нөгөө бүтээгдсэн хүнээ хэлж байна те. Түүний гэдэг чинь дандаа хүнээ хэлж байна л гэж бид нар ойлгох ёстой. Хүн. Та хүнийг тэнгэр элч нараас арай дорд болгож бүтээсэн. Та хүндээ цог жавхлан ба хүндэтгэлийн титмийг өмсгсөн. Өөрийн мотрын бүтээлүүдэд захируулахаар хүнийг томилсон. Та бүх юмсыг хүний хөл дор оруулсан. Учир нь бүх юмыг хүний эрхэнд оруулахдаа эрхэнд нь оруулагдаг ямар ч юмыг тэр үлдээгээгүй. Харин идүүгээ харин идүүгээ хүний эрхэнд бүх юмс оруулагдсныг бид хараахан үзээгүй байна. Тийм ээ. Хүн төрлөختөн эдгээр бүх юмсыг захиран засгалж, зарцуулдаг, зохицуулдаг, тараадаг, түгээдэг, хуваарилдаг байхаар бүтээгдсэн ч гэсэн гмийн улмаас энэ эрхээ алдсан. Энэ эрхээ алдсан, анхдагч байдлаа алдсан. Бүх юмс хараахан хүний эрхшээлд ороогүй байна. Тэгвэл Бурхны нэгүслэр хүн бүрийн төлөө өвхлийг амсахын тулд тэнгэр элч нараас арай дор болгогдсон бөгөөд өвхлийн зовлонгийн учир цог жавхлан хийгээд хүндэтгэлийн титэм өмссөн Есүсийг бид хардаг. Энэ айгүй чухал тунхаглал явж байгаа юм л да. Би цөмрөд энийг ингээд эмх цэгцэнд нь оруулаад хэлэх юм бол Бурхан эхлээд өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээсэн. Хүндээ
тэнгэр, газар, газрын доорх бүх зүйлс, усны доорх бүх зүйлсийг захируулахаар тийм их эрх мэдлийг өгсөн. Яг тэгвэл бурхан хүнийг өөрийнхөө дүр төрхөөр бүтээсэн. Гэтэл хүн тэрийг алдсан. Тийм учраас бид нар одоо юу харж байна гэхээр хүн бүх юмыг захирч чадахгүй байгааг харж байна. Илж шүү дээ. Идүүгээ хүний эрхэнд бүх юм ороогүй байгааг бид нар харж байна. Гэхдээ бид нар тэр цаг баттай ирэх юма гэдгийг баттай хэлж чадах тэр нэгнийг хардаг. Тэр нэгэн хинбэ гэхээр тэнгэрүүд газрыг дүүргдэг бүхнийг захирч амьдарсан, бүр үхлийгч захирсан тэр Христийг бид нар хардаг. Тэр Христ бол яг та битэр шиг юм хүний биеэр ирсэн. Ойлгож байна тий? Хүний биеэр ирээд энэ дэлхий дээр амьдарч байхдаа одоо 30 нас хүрээд үйлчлэлтэй гараад 33 нас хүрээд загалмай цовдлогдож амьдрах хүртлээ үхлийг захирж ялаа. Өвчнийг захирж ялаа. Бүх төрлийн өвчнийг. Бурхны хувьд өвчин бол өвчин. Түүнээс ямар ч ангилал авахгүй. Есүс дээр тусламж гуйж ирсэн болгон тусламжийг авч ялаа. Тийм биз? Асуулт асууж ирсэн бүхэн хариултаа авч ялаа. Есүс хэнийг ч гар хоосон буцаагаагүй. Есүс рүү ирсэн хүн болгон дүүргэгдээд буцаж байлаа. Харин Есүсийн загалмай дээрх үхэл нь өөрлөө нь ирсэн, ирээгүй, өөрийг нь сонсоочгүй, өөрийг нь байсан гэдгийг мэдгчгүй тэр хүн төрлөختөн түн дотор монголчууд багтаад тэдний бүх юмыг нь шийдээд өгсөн. Есүс хүний бие дотор амьдарч ирсэн. Тэгэхээр та бит хоёрын ирээдүй энэ байна манайхаа. Хүн төрлөختний асуултын хариулт, өвчний шийдлүүд, эдгэрлүүд, гайхамшиг бүтээх хүч чадал, юмсыг бүтээлч өгсүүд. Тэр Христ амьдарч байхдаа Есүс Христ өөрөө хэлсэн штэ. Би худлаа хэлээгүй. Та нар миний хийжсэнээс ч агуу ажлуудыг хийх болно. Христ өөрөө тэгж хэлсэн байхгүй юу? Тэгэхээр бидний Христ дүр төрхөөр бүтээгдэж байгаа энэ хүн чинь ямар амар хувь тавилан биднийг ухтан хүлээж байна гэж та бодож байна. Одоо өнөөдөр бид нар жишээлбэл оюуныгийн төлөө залбирж байна. Бид нар үхлийг эсэргүүцэж байна. Бид нар өвчнийг эсэргүүцэж байна. Бид нар муу мэдээг факт гэж харж байгаа ч гэсэн тэр фактыг эзэлж гарч ирдэг Бурхны сайн мэдээнд бид нар итгэж байна. Энд чинь бид нар өөрсдөд маань өгсөн засгал, захир, тараа, түгээ, зарлал гэсэн тэр эрх мэдлийг бид нар ашиглаж хэрэгжилж байна гэсэн үг шүү дээ. Бид нар бие биенийхээ төлөө залбирдаг. Бид нар асуудлыг даван туулдаг. Бид нар амьдралдаа тулгараад байгаа бүх саад бэрхшээлүүдийг Христийн нэрээр зайлуулж тэмцэж сүнсний тулаануудыг хийдэг. Энэ бүхэн чи юуны тулдیں۔ Тэр хүн бүх зүйлийг иргэшээлтэд оруулах хүртэл Бурханаас өгсөн эрх мэдлээ дадлаг хийж яана л гэсэн үг шүү дээ. Бид нар дадлаг хийж ажилуулж дадлаг хийхгүй байж ерөөсө болохгүй шүү дээ. Тэгээд дүүрэн байдалтай бид нар очино. Христ дахиж ирэх болно. Түүний 1000 жилийн хаанчл эхлэх болно. Тэгээ бид нар Христ энэ дэлхий дээр яаж эмэлгүүдийг хоосруулж яаж өвчтөе хүмүүсийг зүгээр толгой дараалан эдгэж исэн Есүс Христ яаж бэлгэсэн эмэгтэйгийн ганц хүүг амьлуулж исэн яаж синагогийн захирагчийн охиныг амьлуулж исэн энэ чи биднийх болох байхгүй яа тэгэл тэр яг бидэн шиг хүний бие дотор амьдарч исэн юм. Тэгэхээр зохиолч хэлээд шүү дээ. Бүх юм одоохондоо хараахан бидний мэдэлд ороогүй байна л да. Гэхдээ мэдэлд оруулаад амьдэрсэн тэр Христийг бид нар харж байна. Тийм учраас Христ хүний биеэр ирж амьдэрсэн гэдгийг ухаарах нь маш чухал. Бид нар тэгвэл өөрийгөө ойлгоно. Тэгвэл намайг Бурхан яах гэж дуудсныг бид нар ойлгоно. Тэр дуудлагын далайчийг бид нар ойлгоно. Тэгвэл бид өөрийгөө голоод миний тийм болдог цаашаа идэх, миний ийм болдог цаашаа идэх, би өөртөө ингэж чадахгүй, тэгж чадахгүй гэж өөрийгөө тэгж ярих үндэслэлгүй болно.
Тэр хүний биеэр ирэхтэл, хүний биеэр амьдрахтаа л та нар ийм байх болно, бүр инээс ч илүү агуу зүйлийг хийх болно гэдгийг харуулсан байхгүй. Тэг хэлж байгаа юм чинь. Харин бид нар тэр Христийг харж байна. Хүний биеэр ирсэн, хүний биеэр амьдарч байхдаа өвчин, үхэл, тахал, халдвар, утга учиргүй амьдрал, одоо бүх зүйлийг чөтгөрт эзэмдүүлсэн хүмүүс итгэцийн өвчтэй хүмүүс бүх зүйлийг эрхчлэлдээ оруулаад үхлийн зовлонгийн улмаас цог жавхлан хийх хүндэтгэлийн тэтмийг өмссөн Есүсийг бид нар харж байна. Тийм учраас бидний хараа Христээр төвлөрсөн хэмээрээ байх хэрэгтэй. Христийг үнэхээр тод зургалж өгч байгаа байхгүй юу? Есүс Христ биднэрт өөршгөө амьдралыг өгсөн. Хараа, Эхлэл номон дээр Бурхан хүнийг бүтээхдээ яг Христэд байсан тэр эрх мэдлэр засаглаа гэсэн байхгүй юу? Хэрэг хүн тэр сайн мууг мэдүүлдэг модны жимснээс идэлгүй, амийн модны жимснээс идээд явсан бол үе түмэн Христ дүр төрхтэй хүмүүс энэ дэлхийг асуудалгүй төгс захиран зарцуулах байлаа. Тэгж чадаагүйг бид нар харж байна. Гэхдээ бидний харж байгаа зүйл бол тэгж чадсан Христ юм аа. Тэгж чадсан. Тэгээд бүр энэ бие дээрээ биднийг чадуулахын тулд зовлон амссан. Биднийг чадуулахын тулд биднийг өөртөө нэг болгохын тулд бие дээрээ зовлон аваад үхсэн тэр Христ, тэр түүнийхээ улмаас одоо титэм өмссөн тэр Христийг бид нар харж байна. Би бодохдоо Еврей ном бол үнэхээр Христийн тухай гүн бодлуудыг өгдөг юм байна гэж би харж байгаа. Маш гүн бодлуудыг. Бидний өштэй би дээр бас нэг хэлжсэн, та нар бүгдээрээ сонсох хэсэг сайн мэдгүй. Хүн Библийг зүгээр л уншиж байхдаа бидний бодол санаа, бидний сэтгэлгээ, бидний зүрх сэтгэл тэр чигээр Бурханы амьтаа харьцаж байдаг юм аа гэж. Нэг хүн бичсэн байгаа, нэг ухаантай хүн. Тэр энэ яг бид нар энэ бүхнийг бодож тунгааж ямар амар далаацтай юм бэ гэж бодож яхад түүний ам биднийг итгэж бялхааж одоо тижээж байдаг байх нь шүү дээ. Тэгэхээр тэр Христийг бид нар хардаг юм шүү гэж. Есүс Христийн амьдрал, үхэл, дахин амьлалт нь маш олон хүнийг Бурханы алдар руу аваачсан. Хэлж ш олон хүмүүдийг алдар руу авчрахтаа Есүс Христ ийм ажлыг хийсэн ба. Бид нар чинь алдарва нэгүслээс салж унсан хүмүүс шүү дээ. Нөгөө Адам анх бүтээгдэхтэл эдийн цэцэрлэгт их нэртэйгээ хоёулаа нүцгэн байсан. Яагаад гэвэл Бурханы алдар сүр жавхлан тэдний нүцгэн биеийг нь гойж исэн байна. Бүр тэд нар ерөөсөө нүцгэн байгаагасаа ч ичдэггүй байсан. Харин гим хийхэд алдар тэднэрээс салсан бөгөөд тэд нар өөрсдөө хараад анх удаага төгс бишийг мэдсэн, харс ичсэн. Тэгэхээр Есүс Христийн ирэлт, үхэл, дахин амьлалт нь биднийг Христ дүр төрхтэй Бурханы хөвгүүд өгтүүд болгоо зогсохгүй дахиад тэр алдар руу аваадсан. Зүгээр л энгийн жишээ, бид нар Христэд итгээд ирэхээрээ Христэд итгэхээс өмнө байсан дүр төрхөө хайсан шүү дээ. Бүр гадаад байдал маань хүртэл өөрчлөгдсөн. Бид нар яагаад ч гэрэлтэй л байдаг. Тэгээ бид нарт хүмүүс хэлчихтэй ямар гоё гэрэлтэй байх, ямар гоё юм гэрэл цацарсан бүх юмнаас ч л гэрэл цацраад бидний дотор байгаа ам биднүүсийг бүр өөрөө ирэхгүй ингэж гэрэлтүүлж штэ. Хэрвээ энэ ам бүр бялхаад ариун сүнсээр бид нар үргэлж дүүрэн амьдрах юм бол ухмал биеинд маань амийг өгч эхэлнэ. Үхлийг, өвчнийг бид нар ялан дийл нөгөө Түндэ Бакрагийн хэлдгээр бид нар үхлийг хоошлуулна. Джонатан Дэвидийн хэлдгээр одоо булшинд орох хугацаагаа бид нар хоошлуулна. Бидний дотор байгаа эд эсүүд маань шинчлэгдэж одоо юу яа? Шинчлэгдэж шин эсүүд бий болно. Биднийг алдар руу авч энэ ерөөсөө хийсвэр одоо юм биш.
Алдарлаа аваацсан майцсан гэдэг нь ингээ хинт ч харагддаггүй, үр дүн нь ерөөсө танигддаггүй. Та хоёр л хоёлоо уншичаал хөрхийн амт тэгэл за одоо тэгэх байхтаа л гэж залбираа гэж явдаг юм биш. Энд чинь бидний амьдралаас ингэ харагдах хэвээр энэ нэр ямар сонин бүр нэг цаанаас нэг тийм цогтой жавхаатай гэрэлтсэн гийсэн ямар хачин хүмүүсээ гэж харагдах хэвээр шүү дээ энэ чинь. Харагдахгүй тэгэл нуугдвал Есүс хэлсэн маш үгүй би та нарыг маш энгийн жишээгээр хэлсэн Есүс Христ. Дэнлүүг хүмүүс асцаачаад орондоор нуухын тулд байдгүй үстэй. Харин өрөөнд орж ирж байгаа хүн бүхэнд гэрлийг үзүүлэхийн тулд хаана орж ирснийг нь харуулахын тулд ширээн дээр тавьдаг үстэй. Тэгвэл би та нарын дотор амьдарчгаад та нарыг ингээд нуугаад байх уу? Би бүр уулан дээр хот шиг та нарыг гаргаж тавих болно. Тэг хүмүүс та нарыг хараад эцэг рүү ирэх болно. Гэрлийг хараад эцэг рүү ирэх болно. Тэгэхээр бурхан руу ирэхийн тулд биднийг тэр гэрэлтүүлж байгаа байхгүй юу? Маш олон хөвгүүдийг гэж шууд та битэр орж ирж байна гэсэн үг. Бурханы алдар руу тэр авчирсан. Авчрахын тулд бурхан Есүс Христийг заавал тэр хүнд зовлон туулах хэрэгтэй байсан. Тэр зовлон тэр заавал туулах хэрэгтэй байсан. Би эндээс эхлээд энэ англи библиэлд бичсэн юмнуудыг орчуулгуудыг уншмаар санагдаж байна. Энд одоо айгүй гайхалтайгаар бичсэн байгаа. За, энд ингэж хэлсэн байна. Есүс Христ олон хүүгүүдийг алдар руу авчирсан. Тиймээс бурхан түүнийг авралын зохиолч, гардан гүйцэтгэгч гэдэг утгаар нь зовсон зовлон, туулсан өвдөлт шаналлаар нь төгс болгосон. Бүрэн дүүрэн болгосон. Тэрүүн тахилж болоход тэр бүрэн тохирсон гэсэн үг. Бүрэн тохирсон. Яагаад гэвэл тэрүүн тахилж болсон байхын тулд Есүс Христ хүний бие дотор амьдрах ёстой байсан. Хүний бие дотор хүний амьдралаар амьдрахад хүний амьдралын бүх нарийн ширийн лүүн тэр орох ёстой байсан. Ром номон дээр бичсэн байгаа. Бурхан хүн төрлөختний асуудлыг шийдэхийн тулд зүгээр алсаас, холоос хайш ингэж шийдэг. Тэр бүр хүүгийнхаа бие дотор ороод хүний ертөнц хүртэл доош бууж ирсэн юм аа. Тэгээд бууж ирэхдээ ханцуу шамлан хүний амьдралаар амьдраад хүний амьдрал тохиолдог бүх зүйлсийг амсаж туулаад тэгээд бурхангүй амьдрах тэр аимшигыг хүүгийн бие дээр үзүүлээд авралын ажлыг нэг мүсэн гүйцэтгэж өгсөн юм аа. Есүс Христ хурж ирэхдээ эцэгтэйгээ цуг ирсэн байгаа байхгүй юу? Эцэг мэдээж дээр оршиж исэн. Гэхдээ тэр хүүгийнхаа дотор амьдарч исэн. Заавал тэгж зовлонгаар дамжиж төгс олох хэрэгтэйсэн. Есүс Христ гуйсан л да болж өгдөг бол та надаас энэ зовлонгийн аягыг зайлуулаач гэж. Тэр чинь маш их айжсэн гэсэн үг шүү дээ. Есүс бол нэг тийм супер баатар байгаагүй шүү дээ. Бид надад айх юм байхгүй. Өөстө өвдөхгүй шүү дээ. Угаасаа залмаа цовдлогдоход бурхны хүү бол өвддөггүй л ахгүй юу гэхгүй. Тэр хүний биеийг өмсөн ч өвдөн шүү дээ. Яг хажууд нь цовдлогдсон хоёр гэмт хэрэгтэн яаж л өвдөж тэ хамаг бие нь яаж өвдөж исэн одоо тэр шиг өвднө гэсэн үг. Гэхдээ Есүс юу гэсэн бэхээр гэхдээ аава их сонир шүү. Та намайг өвдөхгүйгээр энэ бүхнийг би хүүхдүүдэд 5 дахь хүүгээ төрүүлж явахдаа хамгийн багаагаа төрүүлж явахдаа бурхнаас гуйж аюу хөвдөжсэн болохоор аава би ингээ өвдөхгүйгээр төрүүлэх боломж байхгүй юу гэх. Бид нар бол хүүхдийг өвдөжээж төрүүлнэ. Одоо өөр ямар ч арга байхгүй. Түүн шиг Есүс Христ өвдөх ёстой байсан. Тэр өвдөлттэй хүн гим нүглийн төлөөсөнд үхэхтэй хүн гим нүглийн төлөөс шийтгэл бол үхэл юмаа гэдэг Ром номдэр бичсэн маа шүү. Үхэхтэй ямар их өвдөлт, ямар их шаналл дотор үхэдгийг Есүс Христ 1 миллиметр ч дутуу амсах ёсгүй байсан. Тэгжээш тэр яг бидний төлөө зуучлан гуйхад тохирсон тэр тэрүүн тахилж болох гээд байгаа байхгүй юу? Айхалтай. Түүнд зохистой байсан. Бүх юмс түүний тийм л учраас бүх юмыг бурхан эхлүүлсэн, бүх юмс түүгээр явагдсан гэдэг ч одоо энд байгаа байхгүй юу?
Тэр ингээд хаана ихтэй тэнгэрт ингээд нэг хийсвэр дээл бид нарыг захираад одоо ч идэг одоо ингэ гэж хүний амьдралаас ангид байгаад идэх юм биш. Тэр бүр зүгээр яста бүр доошо хүртэл орж ирээд бүр хүний бүх юмыг туулаад гимээс устыг нь. Тийм учраас бүх юм түүгээр ихэлсэн, эхлэл номноос ихэлсэн. Бүх юм явагдахдаа түүгээр явагдаж байсан. Тэгээ бүх юм эцэстээ түүгээр дуусгар болсон. Бүх юм эцэстээ түүний төлөө л хийгдэнэ. Одоо яалч арга байхгүй. Энэ бол одоо яалтчгүй тийм л зохистой бурхан байгаа байхгүй. Аргагүй штэ. Хин ингэсэн шашны ямар удирдагч одоо хүн төрлөختний төлөө ийм юм хийж чадах юм. Хин ч хийж чадахгүй штэ. За ингээд цааш нь хэлж байна. Ариусгагч болоод ариусгагдагсд нь бүгд нэг гаралтай. Өөрөөр хэлбэл авралыг зохиогч Есүс Христэд итгэсэн бид нар бүгдээрээ нэг үндэстэй болсон. Бид нар нэг эцэгтэй болсон. Энэ Христийн өөрийнх нь бидний төлөө хийсэн ажлууд яригдж байна та. Христ Филиппт хэлдэг штэ. Та эцгээ биднэрт харуулж ачтай гэхэд Иесус хэлдэг штэ. Үгүй чи надтай 3 жил гараа хамт байсан штэ. Тэгээд чи одоо л эцгийг харахгүй байна уу? Тэгэхээр хүн яаж амар салангад бодож чаддаг байгаа үстэй. Тэгээ Есүс хэлдэг Филиппе чи намайг харж байгаа бол эцгийг харж байгаа гэж бодчих. Амар байгаа. Одоо бид нар Христ бидний дотор улам ингэж одоо хэлбэр дүрсээ олох тусам бид нар тэгж хэлэх нь шүү дээ. Чиний бурхан ч дэ хаана харуулаач чи намайг харж байгаа бол бурханыг харж байна л гэсэн. Зарим маань за наадах чи зариг гитэрнэ гэж хэлхэл ах. Гэтэ одоо Библиэд ингэж хэлж байгаа юм чи бид нар энд итгэхээс өөр ямар ч арга байхгүй. Тэгтлээ бид нар түүгээр дүүрэх нь шүү дээ. Хүн танаас таныг их юм олж харахаа байх нь. Тийм учраас ариун сүнсээр удирдуулдаг бол Майкл Пастрийн хэлснээр ариун сүнсээр удирдуулдаг хүн бүр ариун сүнсний хүч чадал дотор эргэж ирэх ёстой. Энэ надад үнэхээр маш их гүн ойлголтыг өгсөн. Одоо яаж яана вэ гэхээр Есүс Христ бидний ууган ах болж байна. Одоо Есүс Христ өөрийн үхэл ба дахин амьдлаар бурханд бүхэл бүтэн гэр бүлийг бий болгож өгч байна. Бүхэл бүтэн гэр бүлийг нэг эцэгтэй. Өөрөө ууган нь өөрөө яаж амьдэрсэн, юу хийсэн бүхнээсээ шалтгаалаад биднийг яг өөртөө адилхан болгосон. Ахан дүүс болгосон. Библи биднийг Паул бүр олон газар хэлсэн ба бид нар түүнтэй адилхан өв залгамжлагч тийм. Еврей ном дээр ч байж байгаа. Яг Христтэй адилхан. Одоо Христ өв залгамжлагч бол бид нар түүнтэй хамтран өвийг хуваалцагч. Харж байна уу? Би тийм учраас би танд хэлээд байгаа байхгүй. Христ гэж ярьж л байгаа бол та хэдээр цаана давхар яригдаал явж байгаа. Одоо тэгж өөртөө талаар бурхан юу гэж хэлснийг хүлээн зөвшөөрж тэгж өөртөө талаар өөртөө хэлж сурах хэрэгтэй биш үү? Өөрийгөө энэ бодолд бүр дасгаж сурах хэрэгтэй биш. Тэгэхгүй ингээл те Христ бол тэнгэрт юм, би бол газарт юм, би бол бөөс юм, би бол хуурс юм гэж өөрийгөө ингээд салгаж бодоод иж юусэн болохгүй байхгүй. Энд чинь бидний сэтгэлгээний одоо нөгөө тусгаар байдал болчиход шүү дээ. Христээс өөрийгөө тусгаар байлгаад ингээд Христ чи миний дотор байгаа гэж одоо Христ гэдгийн цаанд одоо би байж байна л гэсэн үг байхгүй. Яач юу? Тэгэхээр өөрийгөө зөвхөн одоо зулаа гэж сувдаа тэгээд сонсохгүй байна уу? Сайн нэг хэсгээ тасарлаа. Гацаад байна жоохон. Тийм үү? Юунаас эхлээд тасрав? Сүүлийн нэг 10 секунд. За. Тэгээ би юу гэж хэлжсэн бэхээр бид нар одоо өөрсдийгөө тийм сэтгэлгээний тусгаар байдлаас гаргамаар байна гэж хэлсэн. Христ гэхэд л би бодогдож байдаг. Би гэхдээ Христ бодогдож байдаг. Бид нар ингэж бүр сэтгэж сурах юм бол биднээс гарахгүй юмнууд гарч эхэлнэ. Өөрөөр хэлбэл Христ бидний дотроос хөдлөхөд чөлөөтэй болно гэсэн үг. Бид нар Христийг дуурайх гэдэг юм биш. Тэгэх боломжгүй. Отгоо надад амар таалагддаг ч би отгоог дуурайж чадахгүй шүү дээ.
Бид нар Бурхныг бүрч дуурайж чадахгүй. Харин би Христ миний дотор би Христийн дотор юм. Христ бит хоёр нэг юм аа гэж бодоод эхлэх юм бол энэ бодол намайг эзлээд эхлэх юм бол би надаас гарна гэж бодоогүй зүйлүүд гарч эхэлнэ. Би ингэж ярьдаг билүү гэмээр зүйлүүдийг би ярьж эхэлнэ. Надад ийм ухаан байд юм уу гэмээр ухаанууд надаас гарч эхэлнэ гэдэг чинь Христ надаар дамжуулаад чөлөөтэй өөрийгөө илэрхийлнэ гэсэн үг. Ингээд бүхэл бүтэн гэр бүлийг Бурханд Есүс Христ бий болгож өгч. Олон хүүгүүд, олон охтууд. Одоо тэр цорын ганц хүүгээрээ дамжуулаад олон хүүгүүд, олон охтууд, олон алдрын эзэдийг өөртөө бий болгож авсан бөгөөд олон одоо сүнсээр дахин шинжлэгдэн төрсэн олон адамууд одоо газар дэлхийгээ захирахаар бэлтгэгдэж байна гэсэн үг. Газар дэлхийгээ захирна гэж газар дэлхийгээ өвлнө гэсэн үг. Тэгээд Есүс Христ Аавда хэлж, таны нэрийг би өөрийн ах トゥ нартаа тунхаглана. Чуулганы дунд таныг би магтандуулна. Яг нөгөө чуулган дотор чи Христ өөрөө дүү нартайгаа хамтдаа зогсож байна шүү дээ. Тэгээд зогсохгүй. Би танд найдах болно. Одоо хүний биеэр амьдарч исэн Христ чинь өөрөө бас Бурханд найдах хэрэгтэй байсан шүү дээ. Бид нар бодохдоо тэгээ Бурханы үе юм чи мэдээж эцэгтэй найдаж шүү дээ. Тэгтэл тэр чинь хүний биеэр амьдарч исэн шүү дээ. Тэр чинь Бурханд найдах хэсгээ тэр бүр санаатаагаар сонгох хэрэгтэй байсан. Адам бол сонголтоо буруу хийсэн. Өөрт нь маш том хариуцлага, маш том итгэлцэл өгсөн Адамд харин Адам буруу сонголт хийсэн. Яа гэвэл сонгох эрхтэй байсан. Тэр сонголт нь юунд хүрэхийг Адам ойлгоогүй. Харин Христ хүмүүсийн дунд амьдарч байхдаа буруу сонголт хийгээгүй. Үгүй би хүний биеэр амьдарч байгаа. Тэгсэн ч гэсэн би танд итгэл найдвараа тавих болно. Намайг болоод надад өгсөн хүүхдүүдийг одоо харахтаа ямар гайхалтай бай тээ. Гэжээ. Ингээд бүхэл бүтэн Бурхны гэр бүл үүссэн бөгөөд дүү нар нь хүүхдүүд нь цус ба махан биеэс бүтсэн байсан учраас гэж орчуулмаар байгаад байгаа байхгүй энэ ч бол. Нэгэн хүүхдүүд нь бие мах бодос яс цуснаас бүтсэн учраас Есүс Христ ч мөн ийм л биеийг хуваалцаж төрөх ёстой байсан юм аа. Хүний биеийг өмсөж байж Есүс үхэх боломжтой болсон. Үхэж байж насаараа үхлээс үхтлээ айдаг байсан хүмүүсийг айдсын болчлоос нь чөлөөлөх ёстой байсан. Адам ч биш. Диавол өөрөө үхлээс айдаг. Бид нар бодохдоо хараа. Биш манайхан цөмөр нэг юмыг аягүй тодорхой болгоё. Диавол үхлийг захирдгүү. Би яаж мэдээд байна гэхээр илчлэлт номон дээр диавол 2 дахь үхлээр үхнэ. Диавол өөрөө үхлээс айдаг. Өөрөө үхлийн боолчлолтоор амьдардаг. Тэгээд тэр өөрөө амьдраа зогсохгүй хүнийг тийшгээ чирж оруулдаг. Тэгээд хүнийг үхлээс айх айдсаар далимдуулж боолчилдог. Тэгэхээр бид нар одоо оюунагийн төлөө залбирахтаач тэр хин нэгний төлөө залбирахтаач тэр хин үхлийг захирдаг юм бэ? Хин амийг атгадаг юм? Бурханаас Есүс Христэс Бурханаас өөр хэн байх юм бэ? Бурхан үхлийг захирдаг учраас хүү амьлсан байгаа үстэй. 3 хоногийн дараа Есүс Христ газар дэлхий дээр амьдарч байхдаа Лазарыг булшинд 4 хоног болоод үнэр орцсон байхад нь амьлуулж ирсэн. Тэгэхээр чи диавол үхлийг захирдаггүй. Тэр хүсснээрээ ингээ шийдээл хэвээр ингэдэг юм биш. Тийм учраас Паул ингэж хэлсэн. Бид нар амьдрах юм бол Бурхны төлөө амьдрдаг. Бид нар үхлээ гэж бодоход Бурхны төлөө л үхдэг. Гэхдээ ердөө л юм. Тэр захирдаг байхгүй юу? Тэгэхээр тэр өөрийнхөө таалтаар хийх ёстой. Тэгэхээр хүний биеэр ирсэн учраас бид нар алдар руу аваачигдсан. Хүний биеэр ирсэн Есүс Христийн улмаас бид нар Бурхны маш том гэр бүл дотор багтаж орж ирсэн. Хүний биеэр ирсэн учраас бид нар яна юу ч хэлэх гэж яа. Мартчихдаг гинэ. Хүний биеэр ирсэн учраас бид нар одоо Есүс Христийн энэ төрөлтийн улмаас
үхлийн айцаасаа бид нар салсан. Христэд итгэдэг хүмүүс шиг одоо үхлийн айцыг ялсан хүмүүс байхгүй шүү дээ. Ямар ч шашинд. Бидний хувьд амьдрсан ч бурхантайгаа амьдрна, үхсэн ч бурхантайгаа л байна. Ерөөсөө. Тэгэхээр Есүс Христ биднээс ийм том айцаас салгаж өгсөн. Биднийг барьж исэн диаволын хүчийг үхлээрээ устгасан. Есүс үхсэн гэдэг маань одоо бид нар ингэж ойлгох ёстой. Есүс үхсэн гэдэг нь зүгээр хүний үхлийн тухай биш. Харин үхлээс биднийг айлахгүй тулд үхлийг өөр дээрээ авсан л хэрэг байгаа байхгүй юу? Үхлийг өөр дээрээ авсан. Одоо хүн төрлөختөнд дахиж үхлээс айж амьдрах хэрэггүй боллоо. Яг л би үхлийг өөр дээрээ авч байна. Үхлийн шийтгэлийг би өөр дээрээ авч байна. Ингээд би үхэж байна. Ингээд дараад нь үхлийг шийтгсэний маш том илрэл бол 3 хоногийн дараа дахин амьлсан Христийн дахин амьлалт. Дахиж хизээч үхэл хүнийг барьж дийлэхгүй байна гэдгийн баталгаа, нотлогоо нь Христ өөрөө байсан. Паулд энэ маш тодорхой одоо илчлэлтээр орж ирсэн шүү дээ. Паул хэлсэн те бид нар юр бусын биеийг өмснө. Бидний зарим маань Христийг ирэхэд үхсэн байх. Гэхдээ тэр үхсэн хүмүүс чинь биеийг өмснө. Зарим нь Христийг ирэхэд амьд байж байх. Тэдэнд шинэ биеийг өмснө. Энэ үхэл гэдэг бол ерөөсө бидний хувьд огт өөр агуулмжтай, огт өөр учир холбогдолтой ийм одоо үйл явдал болоод хувирчиж байгаа байхгүй. Яг л Есүс Христ үхлийг өөрийнхөө бие дээр одоо авсан. Энэ зүгээр л нэг сайхан залуу одоо ингээл 30 гаруй настайс эд сайхан үйлчилж явах үедээ ингээ харамсалтайгаар үхсэн үхэл огтоосон биш. Энд чинь бүр санаатайгаар, бодлоготойгоор, стратегийн дагуу одоо тэг хүн төрлөختнийг үхлээс айдсаас нь чөлөөлөхийн тулд үхлийг өөрийнхөө бие дээр шийтгсэн одоо ийм шийтгэл байгаа байхгүй. Бурхны шийтгэл. Яг л бурхан хүнийг анханаас нь үхдэг байхаар бүтээгээгүй. Харин үхэх сонголтоод Адам өөрөө хийсэн. Есүс бол дахиж хүн үхэхгүй байх сонголтыг хийсэн. Тийм л учраас Есүс Христ бол хамгийн шилдэг одоо сүүлчийн Адам гэж нэрлэгддэг шүү дээ. За, цааш нь хэлж яана л да. Гэхдээ энэ бүхнийг хийхдээ Есүс Христ Тэнгэр элч нарт туслах гээгүй маа. Түүний хийсэн бүхий л ажил нь хүн гэдэг ангилалд багтсан тэр хүмүүст хамаатай байсан. Онцгойлоод Авраамын өрөөдөнд тусалдаг. Тиймээс бурханд хамаарах юмсад өршөөнгүй итгэмжит тэргүүн дахилж болж хүмүүсийн нүглийн төлөөх эвлэрүүлгийг хийхин тулд тэр бүх талаараа өөрийн ах トゥ нартайгаа төстэй болгогдох ёстой байв. Учир нь тэр өөрөө соригдсон, зовлон идэж байсан тул сорилтод орохстод тусалж чадна. Одоо эцгийн баруун гар талд очсон хүндэтгэлийн агуу тэргүүн дахилчийн байр суурин дээр очсон Есүс Христийн ажлыг энд хэлж байна. Тэгээ би энийг англи библиэс бичсэн орчуулгатайгаа харьцуулж ярмаар байна. Ингийн тулд тэрээр хүн болсон юм аа. Хүний амьдралаар амьдарч амьдралын нарийн ширэн бүхнийг туулж мэдэх ёстой байсан. Тэгж байж дараа нь тэрээр Есүс Христ хүмүүсийн гим нүглийн төлөө зуучилж, гуйж, өршөөлийг үзүүлэхийн тулд жинхэнэ тэргүүн дахилж болж бурхны өмнө зогсон. Тэгэхээр түүний ажил ерөөсөө одоо агуу тэргүүн дахилчийн ажил үргэлжилж байна. Авралын ажил бол хийгдсэн. Агуу тэргүүн дахилчийн ажил явагдаж шээ. Одоо бидний төлөө ч зуучилж байгаа. Бас авралыг авах гэж зогсож байгаа түг түмэн хүмүүсийн төлөө тэр зуучилж байгаа. Өөрийнхөө хийсэн ажлыг ярьж байгаа. Бидний төлөө ярьж байгаа. Хүнийхээ төлөө ярьж байгаа. Бурхны өмнө зогсвоо. Хүний өвдөлтүүд, шалгуур, зовлонгууд, бурхангүй үхэхийн аимшигыг тэр өөрийн биеэрээ туулсан тул тусламж гуйгаад ирж байгаа хиндэж хэрэгтэй цагт нь тусалж болох бүхэл тусламжийг нь өгөхийн тулд бэлэн зогсож байгаа маа гэж. Бид нар энийг ерөөсөө энэ бас бидний бүр ингэж одоо энэ бодол санааг эзлэх ёстой. Тийм учраас Есүс Христ Матай номын 12 дугаар бүлэг дээр байдаг баха.
евдээчүүдийн баяр дээр очичоод над руу ирээч хүмүүсээ. Хүнд зовлон үүрсэн хүмүүсээ над руу ирээч гэж хашгирдаг. Энэ одоо ч бидэнд хамаатай. Бид нар эхлээд түүн рүү гүйж очих хэвээр. Бүх өвдөлтүүдэд тэрврээд түүн рүү очих хэвээр. Яг тэр амьд байна. Тэр эцгийн баруун гар талд хүний амьдралаар амьдарч үтсэн тэр тэрүүн дахилж тэр өвдөлтүүдийг мэднэ. Хүн яаж шалгагдаж соригддгийг мэднэ. Хүн ямар гээчийн зовлон зүдгүүрийг туулдгийг мэднэ. Хүн яаж шаналдгийг мэднэ. Хүн яаж ганцаарддгийг, хүн орхигдохоороо яадгийг, хүн гологдохоороо яадгийг, хаягдахаараа яадгийг, өнчөрхөөрөө яадгийг. Тэр чинь бас өнчөрсөн шүү дээ. Аав насарсан өнчин байсан. Өрх толгоолсон ээжийн ууган хүү байвал яадгийг тэр мэднэ. Ажил хөдөлмөр хийгээд гэр бүлээ авч явах нь ямар одоо хариуцлагатай бөгөөд амаргүй ажил болохыг Есүс Христ мэднэ. Ах дүүстэй байхыг тэр мэднэ. Тэр л Христ рүү бүгдийг аваад бид нар эхлээд очих ёстой. Есүс Христ би тань руу ирж байна. Би өнөөдөр миний амьдралд ийм зүйл тулгарч байна. Би танд энэ бүхнийг гаргаж хэлж байна. Яагаад гэвэл Есүс Христ бол амьдралын одоо инженер. Амьдралын инженер. Амьдралын архитекторч, барилгачин, менежер, сэтгэл зүйч. Бүр сэтгэл зүйн бүхий л одоо эмгэгийг маань эмчлэгч. Ганцаардж байгаа хүн бол түүнлэг гүйх ёстой. Би ганцаардаж байна. Та намайг ойлгож байгаа. Яг л та ганцаардаж байсан. Хүн төрлөختний дотор. Тэгэхээр энэ хоёрдугаар бүлэг бол Есүс Христийн хүний бие дотор амьдрах ямар чухал шаардлага байсан юм бэ? Ямар амин чухал шаардлага байсан. Тэгээд тэр энэ бүхний гүйцэлдүүлснээрээ бидэнд ямар их одоо боломжууд нэгдсэн. Бидний боломж цаашаа бидний бүр юуг өөрчилсөн шүү дээ. Статусыг өөрчилсөн шүү дээ. Бидний байр суурийг оронгоор нь эргүүлсэн. Одоо эндээ бид нар дасаж амьдрмаар байгаа байхгүй. Бид нар эндээ бүр ингэж одоо дасаж гэдэг чинь сайн талаараа л да. Хайн хандаж биш. Бүр энүүгээр бүр ингэж өөрийнхөө тархитлагыг бүр ингэж дүүргэж, бодож, тунгааж амьдрах хэрэгтэй. Ийм л одоо чухал цаг үе бидэнд ирээд шүү дээ. Одоо чинь нээлттэй Тэнгэрийн 20 жил гэж яриад байгаа шүү дээ. Сая Муарт болох гэж байгаа сургалт чинь нээлттэй Тэнгэрийн үеийнхэнд зориулсан сургалт гэж байгаа шүү бүр. Тэгэхээр бүр нээлттэй Тэнгэр байгаа зогсохгүй нээлттэй Тэнгэрийн дор амьдардаг үе гэж гараад ирчээд байна. Гэдэг чинь бид нар бүр үнэхээр задгай сэтгэх тухай ярьж байна шүү дээ. Бид нар яг түүний оюун санааны дагуу сэтгэх тухай ярьж байгаа. Бодох тухай ярьж, сэтгэлгээгээ өөр болгох тухай. Зөвхөн өөрийнхөө амьдралыг өөрөө би л болж энэ да би болоод байгаа юм чи бурхан надтай хамт байгаад байна гэж биш. Бүр үнэхээр өөрөөр хардаг, өөрөөр сэтгэдэг, өөрөөр санаа тавьдаг тийм нэгнүүд болж гарч ирэх. Ийм л гайхалтай он жилүүд явагдаж байна. За тэгээд хоёрдугаар бүлгийг ингээд дуусгах. Еврей ном маань угаасаа 13 бүлэгтэй байгаа учраас бид нар энийг нэлтий гэж амар шахаа сүд болоод яриад их юм байхгүй. Христ хамгийн гол нь тунхаглагдаж байгаа нь маш чухал. Миний амьдралд, таны амьдралд Христийн хийсэн ажлууд, Христийн одоогийн байр суурь бидэрт тунхаглагдаж байгаа нь өөрөө маш чухал. Хайртайгаа бид нар тандаа талархаж байна. Тэгээд энэ бол үнэхээр чухал цаг юм. Тийм ээ. Тэгээ бид нар таны үгийг хичээнгүйлэн сонсож байна. Тэгээд үнэхээр бидний сонсгол маш улам гүн болоосай. Улам одоо бүр барьж авдаг болоосай. Сонсож байгаа бүхний бид нар үнэхээр барьж авахыг хүсэж байна. Есүс Христ танд мөргөж байна. Таныг хүндэлж байна. Таны агуу ажлуудыг биширж байна. Тэгээд үнэхээр бишрээ зогсохгүй одоо энэ бүрэн биелэлээ олоод бидний амьдралаас илэрхийлэн гарахад оюун санаа маань бүх саад болоосай. Бидний өчүүхэн сэтгэлгээнүүд тэгээд өөр дээрээ төвлөрсөн, өөрийгөө голсон, чамлсан одоо энэ хачин жигтэй бодлууд биш харин тань дээр төвлөрсөн, таныг өөртөө адилтгаж жишсэн, таныг өөрийгөө тань шиг болгож сэтгэдэг энэ бодлууд илүү давмгаалаасаа гэж үнэхээр хүсэж байна. Тэгээд та бидэнд энэ тал дээр үнэхээр амжилтыг өгөх болтугай, үргэлжлүүлээ та бидний Христ дүр төрхөөр өөрчилсөөр байх болтугай гэж би Есүс Христийн нэрээр залбирч байна. Амен.